Энийг хэдүүлээ зөв хийх ёстой шүү. За яагаад гэвэл энэ супер том bull market хэдүүлээ энэ дээр шуналтахгүй ингээд өсөлтийг ингээд сайхан аваал томоохон эрсдэл авахгүйгаараа тэгээ энийг ерөөхдөө эцсийн буудал хүртэл дахиад Харин өгөөжтэй хөрөнгө олонтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олонтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх мэт бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Хөрөнгөний зах зээл худалж байна. За бидний таамаг бараг бидний төлөвлөгөөний дагуу явж байгаа. За таад ингэ харж байгаа юм бол энэ оны ихээр тэгээ нэг сарын үеэр доллар евро бараг тэнцүү байсан. 1 доллараар 1 евро бараг худалдаж авна vice versa. За тэрнээс хойш юу болж байгаа юм бэ гэх юм бол нэг нэлээд хөвгчтэй uptrend яваад тэгээд дөнгөж сайхан юу болсон бэ гэх юм бол таад ингээ харж байна, тийм ээ. Uptrend line-ыг эвдсэн. Энэ 7 сарын үеэр тий таад харж байна. За тэгээд яг техникийн зүгээс харах юм бол доошоо яваад bounce хийгээд uptrend line-ыг тэгээд retest хийгээд тэгээд sideways consolidation distribution яваад дахиад нэг spike high одоо ингээд доошлж байна. Окей. Энэ гэхдээ энэ богино хугацааны зураг дүр энийг хэдүүлээ яах ёстой бэ гэх юм бол урт хугацаараа харцгаая. За энэ бол бүр 2009 он хүртэл ерөөдөө энэ чартыг үзүүлсэн байгаа. За энд юу таатад юу анзаарах ёстой бэ гэх юм бол евро хэр байгаа юм бэ? Хүмүүс еврод итгэж байгаа юм уу, долларт итгэж байгаа юм уу гэх мэтчлэн. Чанга евро байна гэдэг чинь ер нь бол Европын экспортод аяг юм уу? Европт юу хэрэгтэй бэ гэх юм бол тий сул евро одоохондоо хэрэгтэй. За тэгээд юу болж байна гэх юм бол та ингээ харж байна. Өнгөрсөн олон жилийн хугацаанд евро ерөөхдөө яг энэ channel-аараа ерөөхдөө буурч ирсэн. За тэгээд дөнгөж саяхан нэг fake out хийсэн гэх юм уу да энэгээр ер нь бол downtrend line-ыг ингээд цохоод тий тэгээд fake out болоод тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо доошо өргөжлүүлнэ. Энэ юу юм бэ гэх юм бол bull trap гэдгийг. Одоо хүмүүс юу гэж ярьж байгаа юм бэ гэх юм бол за окей энэ low юм байна. Энэ дахиад low high ерөнхийдөө дараагийн high гарч иж байна. Тэгээд шинэ uptrend гараад ирж байна. Одоо breakout явж байна. Тийм учраас euro дахиад буцаагаад дээшээ өснө гэсэн юм байгаа. Гэхдээ тийм замаараа миний таамгаар ерөнхийдөө явахгүй. Яагаад гэх юм бол сүүлийн хэдэн өдрүүдэд ер нь бол евро буцаагаад буурч эхэлж байгаа. За евро буурна гэдэг чинь доллар чангарч байгаа гэсэн үг. Окей. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо евро retest хийгээд тэгээд буцаагаад доошоо явах. Хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол энэ 9 мөс 8 7 хүртэл явах боломжтой. За энэ downtrend line-аараа ингээ явах юм бол заяа хаана юу харагдаж байна гэх юм бол энэ 0.7 л орох боломжтой байна. Та энэ дунд бас forex morexийн арилжаа хийж байгаа хүмүүс байгаа юм бол forex дээр евро доллар дээр ер нь бол swing trade хийх боломж бол бүрэн одоо харагдаж байгаа. Хугацааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, еврогаас одоо хэдүүлээ долларын индекс руу шилжицгээе. Окей. За, тэгэхээр энэ таад юу харж байна гэх юм бол саяны долларын сулрал тийм таад нэг харж байгаа юм бол 2000 евро хизээ чангарч эхэлсэн бэ. Тийм 1 сарын үеэр. За. Тэгээ та нэг харж байгаа юм бол юу болсон бэ гэх юм бол доллар ерөөхдөө нэлээд хурцтай унсан. Саяхан юу болсон бэ гэх юм бол тийм down support дээрээ ерөөхдөө bounce хийгээд одоо хэдүүлээ ингээ zoom in хийх юм бол энэ бас нэг жижигхэн fake out болсон. За окей. Downtrend line эвтчих юм байна. Энэ тэгээд энэ downtrend нь ерөөхдөө өргөжлүүлээд энэ доллар ингээ бүр сулраад явах юм байна гэсэн хүмүүс ярьж исэн. Гэхдээ яг энэ замаараа ерөөхдөө явахгүй. Одоо миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ basing pattern тий тэгээд ер нь бол одоо доллар хурцтай буцаагаад дээшээ явах нь харагдаж байгаа. Окей. За тэгээд потенциал нь хаа хүртэл юм бэ гэх юм бол бид нэр дахиад зүгээр channel зурчээ тий
Долларын индекс хааварт явах боломжтой юм байх юм та харж байна. Upside ерөнхийдөө нэлээд их байгаа. Доллар одоо чангарна. Дэлхийд даяар ерөнхийдөө долларын shortage үүснэ. Доллар чангарч одоо эхэлнэ. Тэгээд сонирхолтой юм юу бэ гэх юм бол доллар чангарах үедээ окей. Алт ерөнхийдөө сулардаг. Евро сулардаг гэх мэтчлэн. Гэхдээ энэ удаа тийхгүй байх шиг байна. Энэ удаа Америкийн бонд чангарах байх шиг байна. Доллар чангарах байх шиг байна. Евро сулрах байх шиг байна. Давхар алт чангарах юм байна. За ер нь бол алт доллар зэрэг чангардаг үе бараг байхгүй. Яг онцгой үеэр болдог хөдөлгөөн. Окей. За тэгээд сая доллар еврогийн холбоогнуудын би та хэлээд өглөө. Одоо ерөнхийдөө Америкийн бонд л орцгоё. За энд юу харагдаж байна гэх юм бол ер нь бол ковидын кризис хүртэл ер нь бол бонд нэлээд чангараад тэрнээс хойш ерөөхдөө маш хурцтай уналтанд орж байгаа. Америкийн засгийн газрын бондын хүүгийн өгөөж өсөөд бондны үнс нь ерөөхдөө буурч байгаа. За та миний маркет апдейтыг өргөлж сонсож байгаа юм бол TLT дээр одоо юу болж байна гэх юм бол энд нэг low band, энд дахиад нэг support олсон, энүүгээр дахиад support олсон, энүүгээр ерөөхдөө одоо support олж байна. Descending triangle тэгээ та харж байгаа бол өнгөрсөн 7 хоног 88 эрт дээр хаалт хийсэн бол одоо pre-market дээр баг 89 43 дээр одоо явж байгаа. Жохон өссөн байгаа. Баг нэгээр өссөн байгаа байхгүй юу? За тэгээ одоо хэвлээ жохон zoom in хийчихье. Арай ойртож үзье. За та харж байгаа бол 1 2 3 удаа энэ support авч чадсан. Окей. Тэгээ одоо ерөөхдөө ингээд дээшээ яваад энэ downtrend line дээр ерөөхдөө resistance болоод ер нь одоо дахиад дээшээ цохих гэж байна. За 1-3 жилийн хугацаатай одоо нөгөө бидний яриад байсан SHY хараад үзэх юм бол аль хэдийн uptrend дотор орсон байгаа. Энэ хоёроо нөгөө богино хугацаатай Америкийн засгийн газрын бонд. Окей. Упс. За. За тэгээд энэ аль хэдийн uptrend дотор орсон байгаа. Энэ 200-day moving average ерөөхдөө дахиад өсөө яваад ирчин. Тэгээд SHY-ийн ханш өнгөрсөн 7 хоногт 82, 89 дээр байсан бол одоо 82, 93 дээр явж байгаа. Миний таамаг одоо юу юм бэ гэх юм бол энэ үргэлжлүүлээд дээшээ явах юм. Америкийн засгийн газрын бондууд маань ерөөхдөө чангарч байгаа. Дөнгөж сайн жижигхэн шинэ uptrend line дээр нэг support олсон, дараагийн support олж байгаа. Ерөөхдөө өсөх хандлагатай байгаа. Америкийн засгийн газрын бонд чангарч байгаа юм байна. За өөр юу чангарч байгаа юм бэ гэх юм бол алтны үн ханш. За та харж байгаа юм бол өнөөдөр 3800 долларыг даваа явцсан. За тэгээд ерөөхдөө энэ хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол хэдүүлээ ингэ харцгаая. Энэ triangle энэ байна. За ингэ breakout хийцэн. Тэгээд ер нь ингэ харах юм бол техник зүгээс шүү. Заавалчгүй ингэх ерөөсөө явах шаардлагагүй. Тэгэхээр хэдүүлээ triangle ханаас зурч эхлэн байх юм бол магадгүй эндээс зурч эхэлж болно. Тэгээд ерөөхдөө энийг ер нь бол double та явах потенциалтай. За тэгээ энэ удаадаа алт хаа хүртэл явах боломжтой юм бэ гэх юм бол 3940 гих мэд чинь тэр хавцаа ерөөхдөө явах потенциалтай. Окей. За тэгээд сараар нь харах юм бол бүр аимшигтай харагдаж байна. Энэ дээр хэдүүлээ Fibonacci extension оруулаад өгчих юм бол таад юу биднэрт юу харагдаж байна гэх юм бол бүрэн нэгийг ингээд авцсан байгаа 1.6 руу бас явах потенциалтай. За хэдүүлээ бас евро руу буцъя. Евро руу буцаад евро USD руу окей. Ишээ ороод. За тэгэхээр хэдүүлээ энэ чинээ юу хийх юм бэ гэх юм бол Fibonacci бас тест хийж л та. Өмнөх евро оргилцэг бүтэн retraction. Тэгээд та энэ юу харж байна гэх юм бол бүтэн Fibonacci 1 extension 3 удаа цогсон байна. Тэгээд одоо failдж байгаа. Тэ? Ер нь бол Fibonacci бүрэн move хийцэн. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо болцсон байгаа. Одоо энэ уналтаа өргөжлүүлнэ. За тэгээд алт чангарч байна. Тэ? Нилээн хурцтай ерөөхдөө энэ triangle-аас ингээд дээш явцсан байгаа. Тэгээд ер нь бол эхний шат нь юу юм бэ гэх юм бол энэ $4,100. Тэгээ тэрний дараа ингээд 5,000 зинг руу явах ерөөхдөө бүрэн потенциалтай. За мөнгө дээр бас ингээд харагдаж байна тийм ээ. Энэ сараар нь харах юм бол тэг яг түрүүний зураас өмнөх видеон дээр би бас энийг зурж ийсэн. Silver.
Тийм мөнгөн дээр юу харагдж байна гэх юм бол одоо pre-market дээр $47 ингээд цогцсон байгаа. Энэ нэлээд томоохон consolidation-аар ингээд шатаар ингээд дээш явж байгаа. Миний өсөжсэн юм юу юм бэ гэх юм бол мөнгө жоохон амьсгаа авчихаа. Жоохон 50 дээшээ яваасаа үгүй ээ. Ерөөхдөө is ripping high дээшээ буудан байгаа. Тэгээд одоо савлгаатай үеэр явах боломжтой юм бэ гэх юм бол яг өнөөдөр өчигдөр өнгөрсөн 7 хоног шиг ингээд дээшээ буужнах. Тэгээ бас ингээд буцаагаад навс унах. Тийм учраас ийм хүчтэй bull market trade хийх хэцүү байдаг шүү. Тэрэн дээр та бэлэн байгаарай. Окей. За энэгээрээ дамжуулаад манай Mika Metals ерөөхдөө түүхэн дээд хэмжээний ханшинд өнөөдөр хүрсэн. За та нэг харж байгаа бол өмнөх жилийн 7 сараас ерөөхдөө uptrend эхэлж байна. Яг энэ channel-аараа явж байгаа. Өмнө нь бол энэ channel юу болж исэн бэ гэх юм бол тэ эндээ хүрээд ерөөхдөө ингээд буцаагаад нурчдаг. Эндээ хүрээд буцаагаад нурчдаг. Эндээ хүрчээд ерөөхдөө дахиад нурах гэж үзсэн. Гэхдээ энэ удаа унаагүй юу хийсэн бэ гэх юм бол channel-аас breakout хийсэн. Окей. За тэгээд юу болох юм бэ гэх юм бол хэдүүлээ одоо харах хэвээр. Одоо энэ бол нөгөө daily chart нь байгаа. Weekly chart харах юм бол бас энэ channel-аас жоохон хальт дээгүүр ингээ явж байгаа юм байна. Тэгээ бид нар юу хармаар байна гэх юм бол weekly 7 хоногийн төвшөнд энэ channel-аас дээгүүр close хийх хэрэгтэй эхлээд. За бүр сарын chart энэ дээгүүр явж чадах юм бол улам одоо баталгаатай болж байгаа гэсэн үг. Окей. Ерөнхийдөө техник шинжилгээ хийх юм бол ерөнхийдөө өдрийн чарт, цагийн чарт бол ер нь бол баг хүчингөө, өдрийн чарт баг зэрэг хүчнтэй. Тэгээ сар мар хагас жил бүтэн жилийн чарт ингээд үзэх юм бол ер нь бол илүү баттай болж байгаа гэсэн үг. Окей. Тэгээ бид нар юу хийж байна гэх юм бол одоо сарын чарт яриха болъё. Юу хармаар байна гэх юм бол Mika Metals 7 хоногийн хувьд энэ uptrend line-аас дээгүүр энэ channel-ийн дээгүүр нэг удаа хаалт хиймээр байна. За тэгээ юу болох магадaltaй юм бэ гэх юм бол жоохон breakout хийн. Буцаага доош унана. Тэгээ энэ channel-ийн таацсан дээр bounce хийгээд тэгээ амжилттай bounce хийж чадах юм бол хэдүүлээ юу гэсэн юм бэ гэх юм бол энэ үедээ ерөөхдөө дахиад авах хэрэгтэй. Одоо баг зэрэг нэмж авах боломжтой юм байна. Яг гэх юм бол нэгдүгээрт энэ channel-ийн дээгүүр гарцсан байна. Тэгээд ерөөхдөө энэ дээр дахиад support олоод дээшээ явах юм бол хэдүүлээ ерөөхдөө энэ Mika Metals дээр нэмээд авахсан байна. За өөр манай багц дотор байгаас Core Mining өнгөрсөн 1 2 3 4 5 6 7 8 өнгөрсөн 2 сарын хугацаанд манай Core Mining юу хийсэн бэ гэх юм бол хэдэн хувиар өссөн байна. Одоо pre-market дээр бүр 19 дээр явж шүү дээ. 117 хувиар өссөн. За та бүгд баяр хүргэе. Бид нар энэ дээр жоохон аимхаа арилжаа хийсэн, жоохон эрт хувиа багассан. Mika Metals дээр бас яг адилхан. Гэхдээ яагаад гэсэн бэ гэх юм бол ингээд хурдан дээш явах магадaltaй бас ингээд correction айгу хурдтай ордог. Тийм учраас жоохон profit удаа lock in хийсэн. Одоо дараагийн pullback дээр дараагийн удаа энэ uptrend line-аараа энийг энтэй ингээд золгож ирэх юм бол хэдүүлээ ерөөхдөө баг зэрэг нэмж авах хэрэгтэй. Гэхдээ хамаг багцаа одоо алтны хувьцаа руу оруулах нь бол үгүй шүү. Хэдүүлээ энэ дээрээ жоохон 50 байх хэрэгтэй шүү. За. Гэхдээ энэ сайхан өсөж जैन. Америкийн хувьцаанууд өсөж байгаа. Америкийн зах зээл рүү ерөөхдөө мөнгө явжлагаа. Тэгээ хэдүүлээ одоо дараагийн томоохон мөнгөний зогсоол юу юм бэ гэх юм бол нөгөө blue chip stock. Тэгээ хамгийн том blue chip stock-ийн одоо юу зогсоол юу юм бэ гэх юм бол Dow Jones та ингэ харж байна. Ерөөхдөө энэ channel-ийн uptrend line дээр ерөөсө хүрээгүй байгаа. Тэгээд ер нь бол Dow Jones тэр хизээ correction ирж магадгүй юм байна. Яг хаяа ингээд retest хийх боломжтой. Гэхдээ ер нь бол Dow Jones маань ер нь бол энэ 500 гараа явчихна. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэс жоохон breakout хийгээд retest хийгээд тэгээд нөгөө parabolic phase руу арай орох болог байгаа. Гэхдээ энэ тэ одоо хэдүүлээ юу ин харчи Fibonacci-ийг гаргаж ил та. Trend base. За бүр сарын чартыг харчи. Окей, сарын чарт. За тэгээд хэдүүлээ юу их вэ гэх юм бол за өмнөх яар бол энэ байна. High point нь энэ байна. Доошоо ингээд хараад үзэх юм бол окей 1.6 нь бол 570 дээр юм байна. Бүтэн 2.6 699. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол ирэх 3-4 жилийн хугацаанд Dow Jones маань ерөөхдөө энэ хаваар оргил цэг дээр хүрээд
Тэгээд энэ Dow Jones-ийн томоохон bull market зогсохаа. Тэгээд энэ дундуур ерөөхдөө сэгсэрхтэх нь бол дээшээ доошо савлах нь бол ойлгомжтой. Окей. Dow Jones. Гэхдээ энэ Dow Jones дотор ямар төрлийн компаниуд байгаа юм бэ гэх юм бол технологийн компаниуд нэг сүртэй байхгүй. Хэдүүлээ нөгөө Nasdaq руу ороод үзэх юм бол арай жоохон өөр зураг харагдаж байгаа. Гэхдээ бас амар хурдтай дээшээ ерөөхдөө энэ rising channel-ыг LED нэвтсэн байгаа таад нэг харж байгаа юм бол breakout хийсэн retest хийгээд одоо ингээд дээшээ явж байгаа технологийн компаниуд яг энэгээр ингээд өргөжлөлөө дээшээ явах юм уу? Ер нь бол Nasdaq арай Америк дотоодын зах зээл Dow Jones дотор байгаа баг дэлхийн хэмжээний компаниуд байгаа учраас нөгөө дэлхийгээс нөгөө Европын Сауди Араб гэх мэт шиг хөрөнгө оруулагч нар мэдээж технологийн салбар руу хөрөнгө оруулалт хийж байгаа энэ AMD Tesla гэх мэт хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ тэр томоохон хөрөнгө оруулалтын сангууд арай аимхаа мөнгө бүх мөнгө ер нь технологийн компани руу хийдэггүй. Тийм учраас international big money тэрбум доллараар хөрөнгө оруулалт хийдэг компаниуд хаашаа мөнгө хийдэг юм бэ гэх юм бол жижиг одоо технологийн компаниуд руу хийдэггүй нөгөө гигант компани руу хийдэг байхгүй. Тэр JP Morgan, тэр United Health, тэр McDonald's гэх мэт тиймэрхүү Apple жишээлбэл тиймэрхүү компани руу хийдэг юм. За тэгээд хэдүүлээ SPY харцгаая. Ерөнхийдөө яг адилхан зураг харагдаж байгаа энэ bull market ерөнхийдөө дуус голог байгаа. Pre-market дээр бас 664 рүү өссөн байна. Хүмүүсийг заваагаал crash хийзээрхийн Америкийн эдийн засгийн мэдээллүүдийг харахаараа ерөнхийдөө эдийн засаг жоохон суларч байгаа нэг талдаа нөгөө trucking тээвэр жижиглэнгийн худалдааны үзүүлэлтүүд муудаж байгаа. Гэхдээ Америкийн зах зээл бас эдийн засгийн өсөлт нь 3 хэдэн хувьтай явж байгаа. Европын хамаг мөнгө ерөнхийдөө Америк руу ингээ хөдлөөл явж байгаа. Тийм учраас энэ дээр бид нар мэдээж боломжтой байх хэрэгтэй. Гэхдээ bull market дуусаагүй шүү. За хэдүүлээ crude oil руу одоо орцгоё. Өнгөрсөн 7 хоног хэдүүлээ нефт, газ нефтийн компани руу илүү их хөрөнгө оруулалт хийсэн. За бүр ингээ урт хугацааны тренд харж байгаа юм бол ерөөхдөө ингээ downtrend line дотор орцсон байгаа. Гэхдээ энд нэг bottom байна, дараагийн bottom байна. Тэгээд энэс хойш ерөөхдөө ингээ хоёр удаа энэ дээр support авсан. Bottoming formation ерөөхдөө харагдаж байна. Тэгээд саяхан өнгөрсөн 7 хоног хэдүүлээ жоохон нэмсэн. Тэрнээс хойш жоохон бууралттай байгаа. Гэхдээ ер нь бол нефт ер нь бол өсөх хандлага бол байгаа. Гэхдээ энэ дээр хэдүүлээ бас дахиад мэдээж боломжтой байна шүү. За нефтийн компаниуд руу орохоор Devon Energy таад ингээ харж ийн өнгөрсөн ерөөхдөө энэ downtrend line uptrend line-аар нэг дагуу явж байгаа. Энийг одоо хэдүүдээ баталсан байх юм бол 1 2 3 удаа ерөөхдөө баталгаажсан. Таад ингээ харж байгаа бол эндээ бас нэг ерөөхдөө triangle байсан. Иннээсээ ерөөхдөө breakout хийгээд retest хийх магадaltaй. Энэ бол жижигхэн fake out байсан. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо ингээ дээшээ явах потенциал бол Devon Energy дээр байгаа. Occidental Petroleum руу орох юм бол ерөөхдөө яг адилхан дүр зураг харагдаж байгаа. Бас ингээ дээшээ явж байна. Өнгөрсөн 7 хоног бол 47 байсан бол одоо pre-market дээр 48 дээр явж байгаа. Манай Valaris бас ерөөхдөө өнгөрсөн 7 хоног $50 40-тайс бол одоо буцаага баг зэргийн өсөлттэй харагдаж байна. За тэгээд одоо хэдүүлээ хаашаа орох хэрэгтэй бэ гэх юм бол хэдүүлээ Orla Mining харцгаа. Энэ дээрээ бас хэдүүлээ хөөрхөн томоохон позицтай буцаага $11 руу хүрсэн байна. Стратеги хөрөнгө оруулагч нар ерөөхдөө энэ компани хувьцаа ингээд зараад ерөөхдөө айгүй их technical damage үзүүлсэн байгаа. Одоо жоохон инерц аваад ерөөхдөө энэ дэшээ явах потенциал бол биднэрт байгаа. Тэгээ бид нар энийг бас гортож байгаа шүү дээ. Өнгөрсөн 7 хоног бас нэг жижигхэн алдаа хийсэн юу юм бэ гэх юм бол Hems дээр баг Yorol дээр нь зарсан. Downtrend line-ыг буцаагаад цогцсон байна. Pre-market дээр одоо баг $60-оор явж байгаа. Тэгээ хэдүүлээ энийг харах хэрэгтэй. Би буруу байсан байж магадгүй. Гэхдээ энд сайн мэдэхгүй. Одоо Hems дээр Hems-ийн яг үндсэн статистик ингээд борлуулалтын тоо харахаараа ерөөхдөө нэг сайн явахгүй байгаа. Дараагийн 40 хоногийн дараа ер нь бол тайлангаа гаргана. Энэ дээр бол өөрийнхөө таамгуудаа энэ шинжээч нарын таамгийг доогуур орох бах борлуулалтаар хамгийн гол нь. Яг гэх юм бол борлуулалтын тоонууд нь тийм сайн харагдах байгаа. App Store дотор ингээд борлуулалт нь бас ерөөхдөө буурж байгаа. App ranking гэх мэт шинэ харилцагч дундаж борлуулалтын тоо жоохон
завсарлаа авч байгаа. Тэгээ эдийн засаг ерөнхийдөө Америк жоохон муудаад ирэх юм бол бас энэ дээр ерөнхийдөө жижигхэн цохилт авах магадaltaй. За, Oscar Health дээр бид нар бас хуваа багасгасан. Гэхдээ Hims дээр шиг адилхан хэмжээгээр ерөнхийдөө багасгаагүй. Тэгээ хэдүүлээ энд юу арж ийнэ гэх юм бол ингээд яг энэ uptrend line-аараа л явж байгаа. Тэгээ 43 хоногийн дараа ер нь бол Oscar Hims хоёулаа адилхан үеэр тайлангаа гаргаж байгаа. За тэгээ хэдүүлээ нөгөө United Health дотор бас жижиг хөрөнгө олт хийсэн. Хэдүүлээ Yorol дээр нь худалдаж авсныхан дараа таад юу харж байна гэх юм бол яг нэг хөөрхөн жижиг uptrend line-аар явж байгаа. Тэгээд хэдүүлээ ямар ханшаар орсон бэ гэх юм бол $298 дээр орсон. Тэгээ энэ үеэр ороод одоо $340 явж байгаа. Тийм учраас энэ дээрээ нэг сүртэй хэлэх юм байхгүй. За хамгийн сүүлдээ хэдүүлээ жоохон VIX-ийг харцгаая. Тэ ер нь бол эвгүй мэдрэмж төрж ин шүү. Ерөнхийдөө нэлээд том basing pattern. VIX бол амар хямдхан явж байгаа. Гэхдээ та нэг харж байгаа юм бол эндээ нэг үсэх хандлагатай. Тэгээд удахгүй энэ ерөнхийдөө жоохон савлаад дэшээ явах. Бид нар ингээд VIX дээр ер нь call option-ууд даатгал авах зорилготой ингээд авцсан байгаа. Тэгээд тэрэн дээр хэдүүлээ зүгээр өөр дөнгө хүлээгээл яаж байгаа. За сүүлийн үед бас манай Alibaba ерөнхийдөө нэлээд хурцтай дэшээ явсан. Та харж байгаа бол $177. Бид нар энэ дээр дэндүү бага хөрөнгө олт хийсэн бол үнэн. Тэ гэхдээ хэдүүлээ бас юу исэн бэ гэх юм бол өнгөрсөн 7 хоног JD дээр хувиа нэмсэн баг зэрэг ингээ өсөөл яваал байна. Тэгээ өнгөрсөн 7 хоног хэдүүлээ $30 дээр авсан бол одоо $35 дээр явж байгаа. JD өөрөө асар их кэштэй сууж байгаа. 40 хоногийн дараа ерхэд тайлгаа танилцуулна. JD бас JD Health эзэмшдэг. Тэ та энэ окей гэнэ. JD Health-ийн хувьцаа эзэмшдэг. Окей. Ишээ хөрөнгө олт хийсэн охин компани. JD Health бас айгүй дэжгүй өсөлттэй явж байгаа таад нэг харж байгаа юм бол тэгээд JD компани бэлэн мөнгө cash. Окей. JD Health-ийн үнэлгээ ингээд нэмчих юм бол тий ерөөхдөө зах зээлийн үнэлгээгээсээ дээгүүр байгаа. Ер нь бол JD компани дэндүү хямдхан байгаа. Тэгээ зах зээл дээр дэндүү хямдхан байгаа. Тэгээ JD Health-ийн хувьцаа ингээд айгүй хөөрхөн дээш явж байгаа. Тэгээ удахгүй энэ эффект ерөөхдөө манай бас JD дээр очоод тэгээд манай энэ JD ерөөхдөө энэ $40 руу бүрэн явах потенциалтай шүү. За тэгээ хэдүүлээ ерөөхдөө гол анхаарлаа хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол энэ алт. Тэг ингээл дээшээ яваал байна. Ерөөхдөө ямар ч завсарлага авахгүй. Тэгээ сонирхолтой юу юм бэ гэх юм бол ер нь зах зээл дээр байгаа оролцогч нар алт руу бас нэг их хөрөнгө олт хийгээгүй. Энэ алтыг хэн худалдаа аваад байгаа юм бэ гэх юм бол нөгөө төв банкуд авч байгаа. Окей. Томоохон хөрөнгө олтын сангууд ийшээ ерөөсөө орж эхлэегүй байгаа. Тэ. Зарим нь эхэлсэн л дээ. Тэгэхээр жижиглийн хөрөнгө оологч бас алтан орог байгаа. Тийм учраас энэ яг одоо хамаг зах зээл ингээд алтны араас гүгээд ингээд хөөсрүүлээд хүн амны тэр ингээд хөрөнгө олт хийж байгаа хүмүүсийн амнаас нь хөөс гараад галзуураад солиордог уйлуу арай орж эхлэх байгаа. Тэ. Ер нь бол төв банкуудыг нэлээх авч байгаа. Бразил, Орос, Хятад энэгтгэх гих мэт шин. Тийм учраас энэ алт бол тэ та энэ дээр энийг хэдүүлээ зөв хийх ёстой шүү. За яагаад гэх юм бол энэ супер том bull market тэгээ хэдүүлээ энэ дээр шуналтахгүй ингээд тий өсөлтийг ингээ сайхан аваал томоохон эрсдэл авахгүйгаараа тэгээ энийг ерөөхдөө эцсийн буудал хүртэл дахиад дундуур нь бас жоохон энэ тэнд нэг жижигхэн өндөр хөшүүрхтэй опшн энэ тэнд жижигхэн түүж аваал тэгээд өндөр потенциалтай алтны уурхааны үнэлгээнүүд бид нэр ерөөхдөө манай багийнхан хийгээд эхэлж байгаа тэгээд магадгүй тий хэдэн алтны уурхааны компанийг бас багц дотор нэмчих яагаад гэх юм бол энэ супер урт хугацааны томоохон bull market харагдаж байгаа учраас бидний өнгөрсөн хагас жилийн хугацаанд хамгийн өндөр ашиг авчирсан хөрөнгө олт дээрээ дахиад жоох нэмээ хийчээ. Тэгээ удахгүй бид нар манай баг тий дахиад хэдэн гоё алтны компаниудыг танилцуулна. Тэгээ манай баг цөөрх үүсэж байна. Тий тэгээ өөр хэлэх юм байхгүй. Тэгээ дараагийн market update дээр уулзцгаая. Миний ханад одоо л гайг болж эхэлж байна. Тэгээд маргааш илүү ирч хүчтэй ирээд уулзцгаая. Bye bye. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэр бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай.
Линк дээр дарснаар манай School community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.